За гишүүдтэй орой минь төргийо. Энэ Европын Сэргээн Босгол Хөгжлийн банкны энэ зураг судасны үндэсний төвийг байгуулах төсөл эдийн засгийн байнгын ороогоор орж ирээд бид нар дэмжсэн. За нөгөөх нь болохоор Азийн хөгжлийн банкнаас ерөнхий зээлийн хэлэлцээр орж ирээд хойшлуулсан байна. Тэгээд дэмжихтэй сангийн яамныханд бас хэлжсэн тодорхой энэ тогтоолыг санал дүгнэлтийг бас уншиж түрүүн танилцууллаа. За энэ дээр юу гэсэн гэхээр улсын их хурлын гишүүндээ өөрийн туяа тухай бүр зээлийн хүүгийн хэмжээг тогтоосон банкны шийдвэрийг зээлдэх заавал биелүүлэхээр заасан талаар улсын их хурлын гишүүн би уянга сангийн яамны зээлийн тооцоолыг зөв тооцсон хэсэг талаар за улсын их хурлын гишүүнгийн очроод өнөөдрийн байдлаар баталгаа доорнойд санхүүжилтийн хувьсахгүй хэд байгаа талаар төсөл хэдийн хугацаанд судлагдаад эзэн хэрэгжих талаар санхүүгийн тооцооллын их хурлын гишүүд мэдээлэлээр хангаарай гэсэн. За гээд бүгдээрээ гараа явсан. Өнөөдөр энд бид нар Төсвийн байнгын ороо, аюулгүй байдал гадаад дуудлагын байнгын ороо, эдийн засгийн байнгын орооны гишүүд сууж байхад яг одоо энэ хэдэн төгрөг гараад хизээ төлөгдөөд эцсийн дүндээ хэдэн жилийн дараа энэ төсөвдөр ямар дарамт ирэх талаар бүгдэнд нэг хавтгай бэлдээд мэдээл өгөөч гэсэн. Өгнө гэж гараад 2 хоног өнгөрлөө. Одоо хүртэл өгөөгүй. Тэр хооштой энэ байдлаа сангийн яамнах анхаарах хэрэгтэй. Өгөөгүй шүү дээ. Одоо тэгээд хаана гоо? Тэгвэл одоо энэ ширээндээ та энэ гишүүд байгаа нь хаана гоо? Өгөөгүй шүү дээ. Тарааж өгөөгүй байна. Өгөөгүй байна. Өгнөгээ гарсан. Одоо хүртэл өгөөгүй 2 хоног шин. Тэгэхээр цаашдаа завхлан сайдаа та зүгээр энэ асуулт хариултын цаг дуусаад үг хэлж штэ. Сонсч л та. Ирсэн бол би ирсэй л гин штэ. Ерөөсө худлаа ирсэн юм аа. Өгөөгүй тараагдаагүй байна. Хэдэн сарын хэдэнд аваад тухайн үеийнхэн зээлэн тийм байгаа тэдний хугацаанд дуусаад тэр хугацаанд төсөвдөр ийм дарам дээр явна гэх ёстой. Тэгэхээр энэ мэдээллүүдээ улсын их хурлын гишүүдэд бүрэн хангаж өгөөрэй гэж сангийн яамныханд хэлье. Би яагаад гэвэл эдийн засгийн байнгын орон дээр энэ асуудал дээр 3-4 асуулт асуугаа хариултаа авсан. Тэгэд 3-4 гишүү яг энэ асуултыг асуугаад мэдээлэлд харааж өгөөрэй гэсэн. За гээд хавтгайг тараагаагүй. Худлааг бол одоо өрөөний гишүү, уян гишүүн рүү залгаа асуу. Тэр хүмүүс аваагүй байгаа. Тэгээ хооштой энэ мэдээллүүдэд нээлттэй болгож өгөөрэй. Сангийн яамныхаа жавхлан сайдаа. Тэгэхгүй тэгээд цаагаараа танаас юу хийж байгааг бид нар мэдэхгүй байгаа шүү. Харин тийм бид энд хэлж штэ. Үгээ хэлж чинь. Үгээ хэлж чинь мэдээлэл илт бол нийттэй болгоод өгчөөрэй.